За тэгвэл Монгол Улсын автозамын даацын стандартыг 44 тоноор хязгаарласан байдаг. Тэгвэл энэхүү стандартад одоо тээвэрчдэд хүндрэл учруулж байна гэж мэдээллээ. Харин үүнээс дээш даацтай тусгай зориултын автозам барих төсвийн боломж байхгүй учраас замын стандартаа барихаас өөр гарцгүй гэж үзлээ. Бям цогцайд багтаа бол яг бид нар нэг яг ийм асуудал бас нэг уулзчихсан л та. Тэгэд бол одоо энэ задардгүй ийм ачаан дээр бол ямар ч гэсэн бодлого хэрэгжиж байгаа гэдээ хэлжсэн. Тэгээд тухайн үед бол энэ 11.5-ыг барих нь бол өөрөө зөв юм а гэдэг. Одоо тэр бол тэр юу бичлэг бол өөрөө бол яг амаараа хэлсэн байдаг шүү дээ. Дэлгэр сайхан гарч ирснээс хойш одоо ингээд энжин тооны асуудал ирсэн. Хөндөгдөд эхэлсэн. Тэр үндсэндээ хил гайлар орж байгаа машин дээр тийм үү. Тэр одоо орж ирж байгаа машинууд чинь бүгдээрээ тусгай зориултын технологийн зам дээр тээвэр хийх зориулалтаар үйлдвэрлэгдсэн машинууд шүү дээ. Тийм болохоор бид нар 100 тонтой машин явах зориулсан зам барих бол зохимжгүй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн санхүүгийн бололцоо бага байна тий. Задардгүй ачааг 44 тоноос дээш хэмжээгээр тээвэрлэхдээ километр тутамд 1500-аас 15000 төгрөгийг төлдөг. Харин энэ тээвэрлэлийн зардлаас 2 дахин их байдаг гэдгийг тээвэрчид онцоллоо. 2024 оны сүүлийн 6 сарын байдлаар задрах боломжгүй ачаа тээвэрлэлтээс төрийн санд 1 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлсэн бол 2025 он гарсаар 325 сая орчим төгрөгийг төлөвлөрүүлээд байгаа юм а. Үндсэндээ Монгол Улс тээвэрлэлд зориулсан тусгай зориултын авцамгүйгээс үүдэн хот хоорондын ачаа тээвэр замын стандарттай баригдаж хэцүү нөхцөл байдал үүсэж байна. Түүнчлэн мөрдөгдөж буй стандартууд нь зөрчилдсөн нэг ойлголт зохицуулалт болж чадахгүй байгаагийн хор уршгийг тээвэрчдийн зарим нь амсаж байгаа хэллээ. Энэ байдлаас болоод аж ахуйн нэгжүүд аслагдсан аймагуудад бараа таварыг хүргэхийн тулд жингийн хязгаарлалаас үүдэн автомашиныхаа даацыг бүрэн дүрэн ашиглалгүй олон удаагийн хүргэлтийг эсвэл жин тон хэтрүүлж ачих гэх мэт сонголтууд үүсдэг. Задардгүй ачаа буюу шатах, тоолох материалыг жин хэтрүүлж ачих нэг удаагийн зөвшөөрлөг олгодог. Гэхдээ энэхүү зөвшөөрлөг авахд зардал жирэгдэл ихтэй байдаг байж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Одоо энэ засгийн газрын тогтоол шууд мөрөгдөж явж байгаа. Ер нь тэгэл 20-30 тонн дээтэл 80 тонтой л байгаа. Хитэрж байгаа нь бол ер нь 44 тоноор тааруулаад ачиж болцсон гэсэн үг. Энэ угаасаа өмнө нь болчихж байсан. Энэ мэтчлэн тусгай зориултын замгүй мөртлөө хил галаар тусгай зориултын автозамд ашиглагдах ачааны автомашинуудыг оруулж ирдэг. Тэгвэл маргаан дагуулж буй ачааны автомашинуудын стандартыг эргэн харах шаардлага мөн үүсэж байна. Задардгүй ачааны жингийн стандартын ойлгомжгүй байдлыг цэгцлэхийн тулд 2023 онд засгийн газраас тогтоол гаргаж байжээ. Тэгвэл нэг удаагийн тогтоолоор бус стандартаа наривчилж эрх зүйн зохицуулалтаа сайжруулах шаардлагатай байгаа юм а.